Маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 12 цаг 13 минут болсон. Өнөөдөр 2025 оны 4-р сарын 3-ны Пүрэв гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг хайрын түүхээрээ хүрэхэд бэлэн болсон байна. Студиуд хөтлөгч Мөнхбат гэрлээ занаруулагчаар ган болдын ангараг нар айлтаж байна. За өдрийн мэнд төргий. За өдрийн мэнд. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар 21 нэр төрлийн үр тариа 8 төрлийн ногоо орсон эрүүл солонгосчиг нэмэг Greenwich Roll, Crispy Roll хамтран ажиллаж байгаа. За мөн гэр бүлийн гишүүн бүрт гэсвэратаагаар Jameson брэнд хамтран ажиллаж байна. Баярлалаа. За ингээд өнөөдөр бол хайрын түүх ярьж өгнө. Пүрэв гараг болгон алдартай хосуудын хайрын түүхийг ярьдаг. За энэ өнөөдөр ярьж өгж байгаа хайрын түүх бол маш онцгой, өрнөлттэй, тэгсэн хэрнээ бүр онцгой төгсгөлтэй ийм хайрын түүх. За яг хүмүүс бол монголчууд бид нар энэ хоёр уран бүтээлчийг төлөөлөн мэдхгүй байж магадгүй. Гэхдээ энэ хоёр хүний одоо энэ хос хоёрын хайр дурлалын харилцаа бүр хамтын уран бүтээл нь за бүр салалт нь бол Европт ялангуяа Европын уран бүтээлчдийн дунд бол бүр домог шиг яригддаг юм байна. Тэг өнөөдөр танд Serbian performance буюу үйлдэлийн урлагаар дамнаж уран бүтээлээ тойрвдаг уран бүтээлч Марина Абрамович болон түүний амьдралын цор ганц жинхэнэ хайр байсан гэгддэг Германы уран бүтээлч Улей нарын хайрын түүхийг ярьж өгнө. За манай сонсдог урлагийн нэвтрүү одоо үзэгчид бол маш сайн санаж байгаа 5 дахь өдөр болгоны New Art болонгаараа эхний дугаарууд дээр бүр ингэж онцлогдож ярьсан. Тэг хэрвээ та санаж байгаа бол яг тэр үйлдэлийн урлагийн ингээд одоо ингээд уу улаан даашинцтай ингээд сууж байгаа байхгүй юу? За тэгэл ингээд юу ч ярихгүй, ямар ч үйлдэл хийхгүй, тэгэл ингээд ширтэл сууж байна. Тэнгүүд ингээд маш олон хүмүүс ингээд хурж ирээл ширтэлцээл тэгэл нүд мүд нь ингээд аргадагсан ч үү босоол явна. Тэгэл дараагийн хүн хурж ирээд тэгсэн чинь нэг ийм сахалтай хүн хурж ирээд ингээд суусан чи ингээд нөгөө ямар ч үйлдэл гарахгүйсэн чи ингээд уйлж байгаа байхгүй юу. Тэгээд тэр хүн нь одоо энэ улайл байсан юм бэлээ л дээ. Тэгээд тэр үед одоо угаасаа New Art болон өөрөө сонсдог урлаг нэвтрүүлгийн New Art болонгаар бид хоёр анжгаа өвтөр өөрсдөө сонсогчтойгоо нийлээд хамт гайхширдаг өдөр байхгүй юу? Үүе вау гэдэг өдөр. Тэгээд яг энэ уран бүтээлчийн талаар ярьж байсан учраас манайхан хэрвээ сонсдог урлагийн урлаг нэвтрүүлгийн маань үзэгчид сонсогчд бол санаж байгаа. Тэгэхээр хоорондоо 3 насны зөрүүтэйч 1 сар 1 өдөр төрсөн энэ хоёр хүн хоёулаа төрсөн өдрөө үзэн яддаг байсан. Тэгээ урлагийн тоогоо чанагдахаар эргэл буцалтгүйгээр шийдсэн байх үедээ бие биетэйгээ таарад өөрөө ирэхгүй татагдаж хамтран амьдарч эхэлсэн гэдэг. Тэгээд хосууд хамтран амьдрахаараа одоо ингээл те одоо ямар тавилга мавилга авах ямар тоогоо шанаг авах юм ингээл ярьдаг байхад одоо энэ хоёр маань ямар уран бүтээл хамт хийх үү гэж ярьснаар нийлсэн те ийм галзуу сүнслэг уран бүтээлчдийн уран бүтээл шиг хайрын түүхийг өнөөдөр ярьж өгнө. За уламжил ёсоор Марина Абрамович гэж энэ эмэгтэй гэх намтрыг ярьж өгье. За концепцийн урлаг, үйлдэлийн урлагийн орчин цагийн нэрт төлөөлөгч Марина Абрамович биеийн урлаг, төвчээрийн урлаг гэдэг олон янзаар нэрлэгддэг энэ урлагаар үзэгчдтэй харилцаанд ордог. За ингэж одоо юу гэдэг энэ үйлдэлээрээ урлагийг мэдрүүлэх, урлагийн хязгаар, хүний сэтгэхүй, за бодол мэдрэмжийн хязгаар хаа хүрдгийг одоо юу гэдэг энэ үйлдэлээрээ урлагийнхаа үйлдэлээр илрүүлдэг гэдэг юм уу мэдрүүлдэг ийм хүн. За Марина contemporary урлагийн хатан хаан гэж өргөмжилдэг юм байна. 40 гаруй жил энэ салбарт уран бүтээлээр үнэж тойрвж яваа. Марина болохоор performance art гэдэг монголч гэсэн ийм уран бүтээлчд байдаг. Яг ингэ тухайн үедээ үзүүлдэг. Яг үнэ. Тий? За ийм үйлдэлийн performance art үйлдэлийн урлагийн эмээ гэж нэрлэдэг гинэ одоо бол. За. Тий, одоо бол энэ чинь бас 70 гарсан хүн шүү дээ 80 төгөж яваа. Тэгээд Марина Абрамович дайны дараа буюу 46 онд тухайн үеийн Югослав одоо бол тарцаг Югослав гэж болсон байхгүй. Тухайн үеийн Югославын бүрэлдэхүүнд байсан Сербийн Белградд төрсөн. Тэгээд Марина Абрамович гэр бүлээ дундаж улаантан гэр бүл байсан гэж өөрөө хожим дуусдаг. За ягаад улаантан гэсэн ихээр ээжээ хоёр нь хоёулаа Югославийн партизаны харамт нэгдээд тухайн үеийн нацист Германы эсрэг тэмцэж исэн. За дайн дуусны дараа бүр Югославийн засгийн газраас ээжээ хоёрт нь эх орныхоо өмнө байгуулсан гавьяаг нь үнэлээд ардын баатар гэдэг цол шагнажсэн. За ингээд эцэг хоёр нь төр усын хэрэг гээд ерөөс гэрээ бараа харддаг. Тэгээд Марина эмээ өвөдөр өсчээ. Эмээ нь их тийм сүсгтэй хүн байсан. За эмээгээ дагаад өглөөс ирээ заавал лаасаадаг. Одоо христчтэй хүмүүс. Ялангуяа энэ славан шинтнууд бол өглөө босоод лаасаадаг. За энэ нь болохоор бурхандаа манайхаар бол зул өргөж байгаа. Тэгээ сүмд очдог. Гэрт нь ирж ийм урт хар санваарт хувцастай санваартаа ирж намжлал сонсгодог байсан. Тэгсэн шашин зүсгтэй эмээ өвөө хоёр нь ийм сүсгтэй хүмүүс ирнэ. Маш их охиндоо боловсрал олох хэрэгтэй гэд ингээд ач охиноо 6 настайгаас эхлээ төгөлдөр хуур, англи хэл, франц хэлээр хичээлүүлсэн.
Тэгсээр нэ урлаг уран зургаар бол хүүхэд байхдаа огт хичээлж байгаагүй. Хүүхэд байхын л тэгсээр нэ ингээ музейд ороод ингээд том уран бүтээлчдийн уран зургийг хараад ингээд өмнө нь ингээд гөлрөө цогсчдаг байсан ийм охин гинэ. Тэгэхээр хүүхэд байхасаа л нэг ийм урлагийн мэдрэмжтэй байж харин ээжээ хоёр нь бол их хэцүү ааштай хүмүүс байсан. Ээж нь ялангуяа ингээ нөгөө өөрөө ийм залуу насндаа дайны дэлхийн 2 дугаар дайны тэр хүнд хэсэг үдцсэн болоо тэр юм уу 10 хүрээгүй байгаа охиноо чи юунд амаяглаад байгаа айлгуудад байгаа ингээд охиноо зодддаг байсан. Тэгээд энэ бүр ингээд бүр насанд хүрснийхэн дараа хүртэл зодддаг байсан охиноо. Чи яагаад айлгуудад ингээд одоо юу гэдэг ингээд байгаа ингээд. Тэг 98 онд нэг удаагийн яг нэг салфетик өгөхөд харин тий ханаад хүрсэн чи уучлаа. За 98 онд гэсэн нэг удаагийн ярилцлагаар ингэжээ. Абрамович ээж дүү бид хоёрыг цэрэгжилтийн ийм хатуу дэглэмээр өсгсөө. Орой 10 цаг гэхэд бид хоёр гэртээ байх хэвээр. За өсвөр наснд бол яг болно. Тэгсэн чинь би бүр 29 нас хүртлээр ээжийнхээ энэ хатуу дэглэмээр амьдэрсэн. Европод бол юу яадаг штеп. Европод болохоор 29 нас гэдэг бол Европод бол ингээд насанд хүрсэн нас шүү дээ. Гэтэл нөхөр бол 29 хүртлээр нэг иймэрхүү. За баярлалаа. За. За тэгээд ер нь бол 29 хүртлээр нэг ийм хэцүү амьдрал туулсан цэрэгжилтийн дэглэмтэй байсан ийм ээж хоёрын одоо юу гэдэг гэрт өссөн ийм өсгөө юм байна. Тэгээд ээж хоёр нь ч гэсэн өөрсдөө их тийм хачин характертай хүмүүс байсан гэж сүултэн дурсан байт юм байна. Байг муудалцдаг, хэрэлддэг, сүултээ бүрэн тэр нь зодтолддог. Тэгээд аавд хэсгээ багаад нэг өдөр хэрэлдэж жагаад хамаг гэрийнхээ одоо хагалж болох бүх юмыг хаглаад тэгээд ингээд салаа явцсан. Тэгээд ийм хатуу ээжийн гараар өссөн, за жоохон ийм хэцүү хуур амьсгалтай гэрт өссөн болохоор ч тэр юм уу ер нь бол ягаад ч үерт өөрөө ингээд өөрийнхөө доторлоо өнгөйдөг нэг тийм жахан бүрэгдүү өөртөөгөө ярьдаг ийм охин байсан гэж дурссан байна лээ. Тий. Тэгээд Марина ээжийнхээ хүслийг дагсан бол тухайн үеийн хамгийн гайгүй мэрэгжил болох багш, инженер, эрдэмтэн гэдэг ийм мэрэгчлэр ажиллах байсан. Гэхдээ нөхөр бол ээжээсээ зөрж жоод Белградын урлагийн сургуульд элсээд ингээд 65-аас 70 онд сурч төгссөн юм байна лээ. За мастера болохоор харин Хорватын их сургуульд хамгаалаад 73 оноос ингээд багшлаад ингээд уран бүтээлээ хийж эхэлсэн. Ийм юм байна. За багтаа л айгүй хөөрхөн охин байсан биз дээ тий. Гэтэ ээж нь ямар аавас нь илүү ээж нь хатуу хүн байсан биз дээ тий. Ер нь аамч хачин ээж нь сонирхол хүмүүс байсан юм байна. Ер нь тийм улс төрийн хинээтэй. Тий, тэгээд тэр нэг юм улс төрийн хинээтэй байдлаа хүүхдүүдтэй ч гаргадаг нэг ийм л жоохон сонин гэрвэлд өссөн юм байна. Тэгээ нөхөр байжгаад 71 онд 25 настайдаа Неса Парипович гэдэг хүнтэй гэрлжээ. За гэрлээд тэгээд гэрэлснийхээ дараа гэрэлчээд хүртэл ээжтэйгээ ингээл ээж нь нөхрийн үгүйсгээл өөрийнх нь хийж байгаа ажлын үгүйсгээл ингээл ээж нь байнга л охиноо химэлдэг байсан юм байна. Тэнгууд нөхөр 6 жилийн дараа гэрэлснийхээ дараа 6 жилийн дараа Амстердамд очсон юм байна. Тэгээд Амстердамд очсон чинь маш гоё чөлөөтэй одоо юу гэдэг те тэнд ингээд Югославчин бол коммунистэлт байлаа штэ. Тэгчж болохгүй, ингэчж болохгүй гэдэг. Амстердамд очсон чинь бүх юм чөлөөтэй байсан. Тэнгууд нөхөр би энд амьдрах хэрэгтэй юм байна гэд шууд нөхрөөсөө салаад ээжээс цухтаад Амстердамд очсон. Ингээд тэнчинээд одоо юу гэдэг амьдарч эхэлсэн ийм намтартай хүн байна. Зөө. За уран бүтээлийн нэр нь Улай боловч жинхэнэ нэр нь Фрэнк Ове Лайспен гэдэг ийм хүн. Одоо би нөхрийг ярих гэж штэ тий. За Улай дайны эд дундуур буюу 1943 онд Германы Солинген хотод төрсөн. За хүүгээ төрөхөд 50 гаруй настай байсан аав нь нацист Германы айрамд татагдаад Сталинградын фронтод тулалдаж ээж нь харин Польш руу хүүгээ аваад дөрвсөн. За ядуу зүүдүү дээрээ дайны үеийн амьдрал яаж ч очсон бас амар биш шүү дээ. Тэр аав нь дайнаас ирсэн ч дайнаас авсан сэтгэлийн шархаа дааж чадаагүй. Тэгээ дайны үеэр үзэж туулсан зовлон, шаналл тэр сэтгэлийн зүдгүүр бүрээ ингээд хүү дээрээ их гаргадаг байсан гинэ. За саул ивэл цухалтан за юм авч идэх бол энүүхэндээс аав нь Маринагийн ээжийг одоо ингээд шууд сурам бүсээр ороолгоод зодоод байхгүй ч гэсэн хүүгээ бол байнга үгээр имтэлдэг, орилдог, айлгаж цочоодог ийм ер нь л нэг тийм айц хүч донд өсгсөн. За хожим бүр ингээд Улай 14 наснд нь аав нь таалалт өгсөхөд дотроо ингээд бүр ингээд сэтгэл амрах шиг болоод баярлсан
гэрэлсэн гэж ярьдаг байсан. Аавыгаа насрахад. Ааха. Энэ хоёр угаасаа л сонин гэрэл төссөн хоёр юм байна. Харин тийм хүмүүс ч одоо аав ээжийг насрахад гашууддаг байхад аавыгаа насрахад баярлсан гэдэг байгаа байхгүй. Дайны дараахан жилүүдэд аав нь дайнаас авсан гэмтлээсээ олж ажил хийж чадахгүй, ээж нь ганцаараа гэрээд ижээж хүчрэхгүй учраас улай бүр багасаа одоо эх орноо сэргээн босгох ажил, томчуудаа зүг ажиллаж гисэн өөрөөр хэлбэл дайны дараах сэргээн босгох ажилд оролцсон гэсэн үг шүү дээ. За гэхдээ дунд сургуульд соёл түүх, за тэр дундаа гэрэл зурагт маш их орхоосдог, савл хийвэл гэрэл зургийн газар очдог байсан юм хүүхдээс юм байна. Тэгээ мэдээж тухайн үеийнхаа үед одоо үеийнхнийхээ адил сургууль соёлд ном журмаар нь сураад ээжийнхээ хүслийг биелүүлж инженер болохоор суралцаж эхэлсэн. За энэ үеэрээ оюутны ангийнхаа охин сэтгэл алдраад хүүхдтэй болоод юу уран бүтээлч зүгээр л ингээд энгийн амьдралаар амьдарч ирсэн юм байна уусна. Тэгээ байж исэн чинь гинт цэргийн зарлан ирээд тэнгүүд нөгөө дайны харс өдөр хүнийг юу н яаж сүрүүлж болдгийг нөгөө ааваасаа ингээ бүр боддоор хараад бүр травматай болоод үссэн байгаа штэ. Тэнгүүд шууд цэргийн зарлын эренгүүт нөгөөдөг чинь сургууль соёл найз үсгөө бүр хүүхд мөхтө ортос хаяад тэгээ Европ руу гараад Амстердамд очиод төвхнөөд тэгээ багасаа сонирхдаг байснараа гэрэл зурагчнаар ажиллаж ирсэн. Энэ бас Амстердам руу явсан. За. Ийм түүхтэй байна. За, хоёлаа хамтраалагч ярьчаад өргөжлүүлээд их. За Улаанбаатар хотод 12 цаг 24 минут болсон нэвтрүүлгийн хамтраалагчаар гэр бүлийн гишүүн бүрд гэсэн уриатаагаар Jameson брэнд хамтран ажиллаж байгаа. За, Jameson брэнд болохоор маш олон төрлийн одоо бүтээгдэхүүн байна. За, өндөр тунтай омега 3 олон төрлийн витамин байна. За, пробиотик байна, магний, цайр, төмөр зэрэг эрдэс бодис, үе мөчний глюкозамин байна. За, мелатонин дархлаа дэмжих бүтээгдэхүүнүүд байна. Энээс гадна бүр гоо сайхны буюу үс, арьс, хумсны витамин хүртэл байна. За, Jameson Канада улсдаа пробиотикт ДНК-гийн шинжилгээ хийлгэсэн анхны компани гэж явдаг. За, тэгэхээр энэ шинжилгээгээр пробиотикийн омгийн өвөрмөц генетик дарааллыг тогтоосноор шошгон дээр заасан бүх зүйл тун хэмжээ омгууд одоо жишээлбэл бид нар ингээд тэдэн тэрбум бактери, тэдэн тэр 10 омгийн тэдэн тэрбум бактери одоо бактеритай гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ бэлтгэмлийн найрлагад байгаа эсхийг бүр ингээд баталгаажуулдаг юм чанарын баталгаажуулалтын тэмдэглэгээтэй заяа. За тэгэнгүүтээ бас энэ Jameson пробиотик капсул хэлбэрээр байдаг учраас бүдүүн гидсэнд хамгийн их тоотоогоор очиж чаддаг гинэ. За ашигтай бактери бүдүүн гидсэнд оршдог учраас хэрвээ нундаг юм уу ийм шахмал хэлбэрээр хэлбэл ходоодны хүчилд нөгөө ихэнх хэсэг нь задраад маш бага хэсэг нь л ингээд бүдүү яг очих газраа өстой газраа очдог юм байна л да. Тэнгүүд эднийх капсултай тэрүүгээр онцлог. За дээрэс нь Jameson-ы эрдэмтэд хоолт ижээлийн мэрэгжилтнүүдээс бүрдсэн баг эрүүл мэндийн үндэс суурь гэж зөвлөдөг 3 бүтээгдэхүүн дээр одоо ийм Essentials гэж гэсэн ногоон тэмдэглэгээ дардаг гинэ. Энэ нь ямар 3 бүтээгдэхүүн байдаг вэ гэвэл одоо манай энэ офисын ширээн дээр байж л байдаг омега. За дээрэс нь эдний тэр алдартай пробиотик. За тэгээд витамин D3 энэ хүний эрүүл мэндийн гол 3 нэмэлт бүтээгдэхүүн гэдгийг бүр тодорхойлсон гинэ. За омегаг бол угаасаа бид нар чинь хүүхэд байхад нэг муухай үнэртэй загсны тосноос аавн гэдэг байдаг байсан. Одоо ингээ сайхан ийм нэмэлтээр ингээ гардаг байсан. За пробиотикийг бол манайхан маш сайн мэдж байгаа. Тэгтээ тэргөө өглөөдөө ингээд үлдэн дээрээ уугаараа ашигтай бактери заавалчгүй ууж авахгүй бид нар чинь ингээд хэрэгтэй хэрэггүй бүх ашигтай бактериа устгадаг болчлоо гэдэг байгаа штэ тий. За D3 бол угаасаа бид нар тэр болгон нарнаас авч чадахгүй байгаа учраас D3 маань өөрөө одоо тэр кальц, магний бидний эрдэсүүдийг байх ёстой газар нь хүргэж өгдөг. Одоо D уухгүйгээр дан ганц кальц луугаад байгаа юм бол жишээлбэл кальц маань цуснд очиж хэмэгдэж явах ёстой шүү дээ. Гэтэл тэнцэнэ очихгүй ингээд энэ тэнд ингээ бөөгнөрл үүсгээд тэгээ нөгөө шохоожолт яс ургалт үүсдэг аахгүй юу. Тийм D3 чинь зөөврлөх үйлдэлтэй ийм аминд юм учраас яг маш чухал ер нь бол. За эдгээрээс гадна та ер нь өөрийнхөө хэрэгсээ нөгөө гэр бүлийн гишүүн бүрт гэдэг байгаа. Тэгэхээр бүр эрэгтэй эмэгтэй хүмүүст яг зориулсан тусдаа витаминууд байна. Хүүхдүүдийн өсөлтийн витаминууд байна. За тэгээд өндөр наснуудын тэр үе мөчний глюкозамин, мелатонин ингээд ийм витамин эрдэс бодисуудыг байна. Тэгэхээр ер нь бол гэр бүлийн бүх гишүүн бүрт зориулсан эрдэс бодис витаминууд байгаа учраас та сонголтоо хийгээд авч болно. Бүх эмийн сангуудаар байгаа. Бас хүргэлтээр авах юм бол City Farm Цэгмэн гэдэг сайт руу ороод хүргэлтээр авч болно. Эсвэл 1800 1923 гэдэг хөтс рүү залгаарай. 1800 1923. За тэгээд Jameson Vitamins Mongolia гэж латинаар бичээд Facebook руу орох боломжтой байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар гэр бүлийн гишүүн бүрт гэсэн уриатаагаар Jameson брэнд хамтран ажиллаж байна. Баярлалаа. За бид өнөөдөр хайрын түүхээрээ Европ даяар алдартай уран бүтээлч хосын хайрын түүхийг ярьж байгаа. За энэ хоёр танилцсан түүх нь ингэсэн юм байна. За их сонин. Танилцсан өдөр нь 11 дугаар сарын 30.
За. Хоёулангийнх нь төрсөн өдөр гинэ. Хоёулаа нэг өдөр төрсөн. Тэгээ төрсөн өдрөөр хоёулаа танилцсан юм байна. Тэгсэн хэрнээ хоёулаа энэ төрсөн өдөртөө үнэхээр дургу. Харин тий сонио. Тий яагаад юм мэдэхгүй. За Амстердамд очиод исэн Марина Абрамович Амстердамын одоо тэр гоё эрхчлөөтэй байдал өөрийнх нь хатуу одоо зэрэгжилсэн юм шиг ийм хатуу ээжийнхэн одоо гэдэг нөлөөнөөс гараад ингээд гоё шинэ ертөнцид очсон. Тэгээд энэ бол 1976 юм байна. Тэр үед Марина бол харьцангуй чинь бүр магистр хамгаалсан. Одоогийнхоор бол магистр буюу мастер хамгаалсан өндөр боловсролтой ийм уран бүтээлч дөнгөж карьер нь эхэлж байгаа уран бүтээлч байсан. Харин одоо улээ гэдэг байгаа тэр нөхөр нь бол хайртай залуу тэр үед бол олигтой боловсрал гэдэг юм бол байхгүй. Зүгээр гэрэл зургийн аппарат барайл ингээд савсганаал явж байгаа нэг ийм нөхөр. Яг танилцдаг өдрөө болохоор Марина тэр нэг үйлдэлийн урлагийн буюу performance art гэж урлагийнхаа нэг үзүүлбэрийг үзүүлж хийжээ. За тэгсэн чинь үлээ гэдэг байгаа энэ Германаас ирсэн залуу юу байсан юм бэ? Сербэс нэг ингээд нэг ийм хүүхэн ирсэн ингээд нэг ийм сонин урлагийн төрөл үзүүлээд байна. Гэтэл Амстердамын урлагийнхны ертөнцийн донд бол ингээд нэг шуум яриа гарцсан байсан юм байна. Тэгээд нөхөр тэрийг сонирхоод очисон юм байна л да. Нөгөө Сербэс ирсэн хүүхнийг нь харах гад. За ингээд тэгсэн нөгөө үлэг чинь ер нь бол за тэр үйлдэлийн урлагийнхэн тэр уран бүтээлч хүүхнийг нэгдүгээр таараа, хоёрдугаарт зураг авъя гэд аппарата бариад очисон юм байна. За тэгсэн чинь юу яасан? Өөрөө ч гэсэн энэ улээ болохоор 73 онд ши буюу эмхтэй гэдэг ийм концепц уран бүтээл эхлүүлсэн байсан. За энэ яаж байгаа юм бэ гэсэн чинь өөрөө эрэгтэй хүн шүү дээ. Өөрийнхөө нэг талыг эмхтэй болгоод нэг талыг эрэгтэй болгоод тэгээд нэг талаа ингээд өсөө урт ургуулад бүр ингээд гоё ороогоод тэгээд нүрээ будаад яг эмхтэй хүн шиг. Нэг тал нь зүгээр л эрэгтэй чигээрээ. Тэгээд бүр ингээд эмхтэй тал нь өсөө ургуулад өсөө янзлаад нүрэндээ ингээд нүрээ будаад сахлаа хусаад яг тэр талаа. Нөгөө тал ингээд сахал нар зайтал ургаад яг эрэгтэй чигээрээ. Ингээд ийм одоо тэгээд тэрийгээр тийм байдалтайгаар гадуур ингээл яваад идэг. Тэгэл хүмүүс өөрийг нь хараад ингээл ямар мэдрэмж төрж гин мөрж гин гэл ингээл ийм урлаг үзүүлж исэн юм байна. За ингээд хоёулаа ерөнхийдөө нэг ийм ижил төрлийн ийм урлагийн сонирхолтой хоёр нөхөр. За ингээд тайзан дээр ингээл тэр нөгөө Марина ч ингээл үйлдэлийн урлагаа үзүүлээл. Тэгсэн нөгөө нөхөр чинь ингээд тайз руу очиад тэгэл нөгөө Марина Абрамовичийг хараад уулын зураг авах хэвээр. Тэгс чи өөрөө ч гэсэн хожим дурсахтаа бол ерөөсөл тэр бүсгүйг би хараад тэгэл эргүү юм шиг ингээд гөлрөөл цогсцсон. Тэгээд бүр дуусны дараа тэр үзүүлбэр нь дуусны дараа бүр нэг ч кадр зураг авч чадаагүй. Яг ингээл тэр хүүхнийг бүсгүйг хэнийг хараад Абрамовичийг хараад тэгэл ерөөс ингээд соронзонд татагдцсан юм шиг л ерөөс нэг ч зураг авч чадаагүй. Тэгэл гөлрсөөр угаал урлагийнх нь тэр үзүүлбэр нь дуусгацсан гэж ярьсан байт юм байна. Тэгсэн нөгөө нэг Марина Абрамович өөрлөө ингээд ухаан мэдрэлэг гөлрөөд байгаа залууг тайзан дээрээс анзаарчаад буугаад тэгээд нөгөө залуутай ярилцсан гинэ. Тэгсэн энэ үлээ гэдэг залуу яах вэ зайлуу сандраал тэгэл нэг юм ээрж муураал ингээл нэг морь зургийн үг хэлсэн. Тэгтэл дахиад энэ Марина Абрамович гэдэг залуу би тэр аппарат атгцсан байгаа залуу надтай ингээд сандраад олигтой ярьж чадахгүй байсан ч гэсэн цаанаас нь ингээд нэг тийм маш том уран бүтээлч энэ хүний дотор байгаа юм байна гэдгийг би мэдэрсэн. Тийм. Тэгэл ерөөсөө бид хоёр бол баг үүлийн үрээр учрах хэрэгтэй байсан хүмүүс учирсан гэж үздэг гин. Тэгээд энэ нь одоо яадаг юм бэ гэсэн чинь зүгээр л ингээд бинийгээ хараад ярилцаал тэгэл бүр яг ингээд нэгнийхээ дотор ороод гараад ирсэн шиг хитгүү хэлээл тэгэл бинийхээ дотор ороод гараад ирсэн шиг ийм мэдрэмж төрдөг. Бүр дурлахаасаа ч өмнө одоо юу гэдэм бэ бинийгээ баг миний эмхтэй ч юм шиг талч юм шиг ингэж мэдэрдэг хүмүүс байд юм байна. Тэгээ тийм төрлийн хүмүүсийн гэнэ энэ хоёр. Тэ? Тэгээд ер нь бол эмэгтэй ч өглөө олоогүй, эрэгтэй ч хөлөө олоогүй нэг юм залуу хоёр уран бүтээлч. Тэгтэл шууд анх уулзаал танилцаал тэгэл бид хоёрын хувьд цаг хугацаа зогссон юм шиг тэр том урлагийн том заалан дотор маш олон зуун хүн байхад бид хоёулахна тэр том зааланд байгаа юм шиг ийм л мэдрэмж төрсөн. Тэ? Тэгэл ерөөсөө ингээл хоёр биентэйгээ л юм яриад хоёулахна байгаа юм шиг байсан. Тэгэл энээс хойш бид тэр ерөөсөө салаагүй. Шууд анх уулзаал тэгэл одоо юу гэдэм бэ? Ер нь бол бид хоёр л очих хэрэгтэй байсан хоёр хүмүүс юм байна гэж мэдрээд тэгээд тэрнээс хойш огт салаагүй. Гэсэн байт юм байна. Тэр сонсдог урлагийн нэвтрүүлгээр энэ контемпорари урлагийн талаар ярьж байхад хамгийн амар сэтгэл эмзэглүүлэн үзүүлбэр нь юу байсан бэ гэхээр ингээд маш олон зүйл өмнө нь ингээд дэлгэж тавьчаад тэгээд одоо ингээд нөгөө үзүүлбэр үзүүлж байгаа хүмүүс маань ингээд бас л яг ингээд хөдөлгөөнгөө модель шиг ингээд зогсож байгаа штэ. Тэнгүүд ингээд өглөөнөөс ахуулаад ингээд хүмүүс эхлээл ингээд хурж үзээл эсвэл одоо ингээд үд байгаа л өдөр
ингээл хүрээл те ингэж явж байгаа л орой болоод хүн цөөрөөл ирэх тусам тэр дараагийнх нь хүмүүс амар зэрлэгшиж эхэлж байгаа ингэж байгаа байхгүй хайч аваал те шууд хамаг хувцсыг хайчлаал те тэгэл нүцэрлээл тэнгуүтээ ингээл хутга мутгаар ингээд сичиж мичээл те тэгэл бүр ингээд цус нүчтэйгөө холилдож молилдсан тэгээд ингэн яг тэгээд ингээд тэр үзүүлбэр үзүүлээд зогсож ин гэхэлэр бүр гайхалтай байгаад байгаа байхгүй те тэгэхээр бүр гайхалтай тэр үзүүлбэр өөр амар ер нь ингээд нөгөө хүний дотор ямар муухай харгас зан чанар нуугддаг вэ гэдгийг яг харуулж байгаа байхгүй юу тий амар. За тэгээд за ингээд танилцаад татагдах бол угаасаа нэг өөр шүү дээ тийм ээ. Гэтэ яг хоёр биенийхээ төрсөн өдрөөр бие биетэйгээ уулзаа тийм үү. Нэг нь ам нээгээл үг хэлэхэд нөгөө нь өгүүлбэрийг нь дуусгах хэмжээний биенийгээ уншина гэдэг бол олон хүний мэдрэх боломжгүй хайр дурлал ах гэж би бол бодож байна. За тэгээд Марина Абрамович Улай 2 1976 онд танилцаа. За тэр жилдээ хамтран амьдарч эхэлсэнд нь олон хүмүүс үнэхээр их юм талархаж явдаг. Тэгээ яг кино шиг, үлгэр шиг хамтран амьдарч хамтдаа уран бүтээл бүтээсэн энэ хоёр хүний урлагийн замлыг бол баг үйлдэлийн урлагийн түүх гэж үздэг. За одоо тэр contemporary урлаг гэдэг чинь л одоо ер нь монголчлогын бол үйлдэлийн урлаг гэдэг байгаа шүү дээ тий. За Маринагийн дурсамж байдаг л да. Бит хоёр өдөржин шүнжин зүүдэндээ сэрээд ярьсан ч гэсэн ингээд ярих зүйл дуустдаггүй байсан. Би бинийгээ нэвт мэдчихсэн таньчихсан хойноо ч гэсэн ярих зүйл дуусаагүй. Тэгээ би хэрвээ ингээд зүүн гараа санамсраггүй ингээд гимтээчих юм бол тий улай бас яаж ч яваад юм баруун гараа гимтээчтэй нэг юм сонин таталцал совин бидний дунд байсан. Одоо тэгээд нэг нь зүүн гаргүй нэг нь баруун гаргүй тэр хоёр нөхөх нь штэ. Тийм байгаас нэгнийхээ баруун зүүн гарыг тэгээ залуу осод нэг гэрт ороод тоо шунаг авах тухай ярьдаг бол бит хоёр ямар уран бүтээл хийж энэ ертөнцийг ормонгоор нь эргүүлж болох тухай ярьдаг байлаа. Тэгээд улайгаас өөр хүн миний амьдралд гарч ирсэн ч хизээч тэрнийг гүйцэхгүй гэдгийг би мэдчихсэн. Тэгээд улайч намайг бас тэгж мэдэрчээсэн гэж ярьсан байдаг. Тэгээ өөртөө хоёр толгойтой нэг биетэй хүн гэж нэрлсэн энэ хоёр маань яалтчгүй уран бүтээлчийн сүнстэй хүмүүс болохоор зүгээр шууд л нөгөө нэг юм бүхэгтэй машин аваад тэгэл Нидерланд даяар ингээл аялал тэгэл бус хотуудаа нөгөө үйлдэлийн урлагийн үзүүлбэрээ хамтран үзүүлээд явдаг болсон. Тэгээ тайзан дээр гараад ерөөсөө ингээл бинийгээ яг урж тасдаж байгаа юм шиг аяглаал те загнаал гэсэн нэр. Чумууста нэрэ тгээстэй ингээстэй гэж хэрэлдээл. Тэгэл бүр нөгөө нэг би мөргөө орлоо тий. Нөгөө хиний ихнэр оош илүү нэг хиний Линоны ихнэр оноо юу? Ихнэр оноо ч бас тэгж нөгөө орилдог үзүүлбэр үзүүлдэг шүү дээ. Тэгэл бүр стана гэл бинийхээ өдөөс орилоод тэгэл шууд энэ үзүүлбэрийг үзэл нөгөө нэг хүмүүсийн стресс тайлагдаад тэгээд өөртөө ч гэсэн энэ хоёр харилцааны асуудлаа шийдчихдэг байсан гэж байгаа байхгүй юу? Энэ үзүүлбэр үзүүлж явах таа нөө. Энэ үзүүлбэр нь айгүй алдтай шүү дээ. Тайлбарууд байдаг тий ерөндөө ингэж зөв ингэж яг ингээл зэрэгцээл орилоо. Тэгээ орилох тусмаа ингээ бие рүүгээ ингээд бүр яг ингээд нүрээ тулгаад ер нь Европод тэгж орилдог штэ ихэнх нөхрүүд тий монголчууд бол холоос ирэлдэг штэ. Европ Америкууд болохоор ингээд хэрэлдэх тусмаа ингээд ойртоод байна. Тэгээ бүр яг нүүрлүгөө харж байгаа л орилоод ингээд ээлжлээл эхлээд ээлжилж орилж байгаа. Сүүл рүүгээ бүр ингээд бинийг давх гал орлоод. Орилоод хэрэлдээл хараагаал. Тэгээ одоо нөгөө нэг ингээл пост мосны доор янз бүрийн ингээл амар одоо сөрөг комент бичдэг хүмүүс ч гэсэндээ ингээл бас л нэг тийм хөөрхийн амтан нэг тийм сэтгэл зүйн хувьд хэцүү ч юм уу те. Тэгэл тэр доторх хэцүү юм аа тэгэл хүн доромжилж л ингээл гаргадаг юм шиг байгаа хөөрхий. Ер нь тэгж тайлбарлаад байдаг те. Тэгэхээр энэ хоёрын энэ үзүүлбэр яг тийм одоо стрессцэн тийм хүмүүс ингээд харж байгаа тийм нэг баг өөрөө ингээ орилцсон юм шиг те. Тэр дотор байгаа амар хэцүү юм аа ингээ гаргасан юм шиг болоод тэгэл ингээд Оо сайхан боллоо за явъя гэж бараг явдаг байсан юм шүү ан зэ. Ингээд жижиг сажиг үзүүлбэрүүд за яах вэ тэгээ танилцаад хамтран амьдарч эхэлсэн жилээ буюу 1976 онд манай хоёр алдарт Венецийн одоо 2 жилдээ нэг удаа зохиогддог юм урлагийн наадмын том тайзан дээр анхны үзүүлбэрээ хамтран үзүүлсэн. За окторгуудын харилцаа гэдэг энэ бүтээл дээр хоёр уран бүтээлч маань нүв нүцгэн гарч ирээд тэнгуүтээ ингээ хоорондоо ингээ биеэрээ мөргөлдөж унаад одоо бид нар ингээ нөгөө нэг парк марк дээр нэг юм бөмбөг шиг юм дотор орчоод ингээ мөргөлдөж болоод байдаг шүү дээ. Яг тэр шиг ингээ нүцгэн биеэрээ ингээ мөргөлдөөд тэгээ Марина ч чаас эмэгтэй юм болохоор ингээд дахин мөргөлцөөр агаад яалтчгүй ингээд унаал хөхөрч авдаа тэр хөхрөл мөргөлт нь арилгүй нийлээд утсан гэж байгаа байхгүй юу? Амар байгаа зү тий. За хамтран амьдарч эхэлсэн гээд яриад л байгаа штэ. Гэтэ энэ хоёрт ямар ч тийм байр орон сууцмаас юу ч байгаагүй заяо. Түрээсэл ч мөрөөслээчгүй зүгээр л нөгөө нэг өөртөө ван гэд нэрлэлсэн тэр бүхэгтэй ажиныхаа тэргэндээ нилээ хэдэн жил
амьдарсан хамт Манайхаар бол ерөн зүгээр нэг микро автобус шиг фургон шиг байхгүй. Европод болохоор фургоныг ван гэдэг, Оросд болохоор фургон гэдэг. За тэгээ одоо музейд байдаг энэ тэргийг нь манайх орж ирээд хараараа зургийг манай найруулагч үзүүлэх бах. Урлагийн салбарынхан үйлдэлийн урлагийн үндэс суурийг тавьсан олон санаа гаргасан ариун дагшин газар гэж очиж үзээд манайхаар бол бараг айдас авдаг гинэ. Энэ одоо музейд байдаг энэ машин нь. За тэгээд улаан нэг удаа ийм санал гаргасан гинэ. Хойлоо юу яа? Энэ Citroen маркийн машинтай хойлоо Парисын төв музейг тойроод ингээд эргээлээ гэдэг ийм санаа гаргасан гинэ. Тэгсэн чинь хин төрүүлж одоо ингээд бууж өгсөн энэ санааных нь ялагдагч болох л байсан юм байна л да. Чи хамгийн зөвүүн нэ штэ тий. Хинэнч ариун цэврийн өрөө орохгүйгээр юм идэхгүйгээр 16 цагийн турш Парисын музейг машинтайгаа тойрсны эцэст хоёр уран бүтээлч маань биш машин нь бууж өгөөд мотор нь халаад зогссон. Амар үстэй. Хоёр амар гар. Тэгээд одоо тэр музей тойрсон зам дээр одоо ч дугууных нь хар мөр байдаг гэж бүр интернетэд бичсэн байна лээ. За ингээд цаг явахын ирээр хоёулаа хүмүүс танигдсан, онцгой содон зарим тохиолдолд хүн ойлгохын эцэг уран бүтээлүүд нь хүмүүсийн амны гол сэдв болж яригдаж эхэлсэн. За тэгээ хамтдаа хийсэн санаачилсан уран бүтээлийг нь ярил угаасаа манай нэвтрүүлгийн цаг бол хүрэлцэхгүй. Тийм болохоор хос хоёрынхоо одоо өргөмөц сэтгэлгээд хайрын түүхэн дээр илүү ач холбогдол өгч ярьж байгаа шүү. Манайхан тэгэхэд ч өмнө нь бас тийм ээ яг энэ контемпорари урлагийн талаар ярьж байхдаа нилээн бас нэг бүхэл бүтэн дугаараар тий яг энэ хүний талаар ярьсан учраас хэрвээ сонирхож байвал уран бүтээлийн сонирхож байвал манайхан сонсдог урлаг нэвтрүүлгээс нөхөж үзэх боломжтой байгаа шүү. За хоёлаа хамтран ажиллаж танилцуулаад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 12 цаг 39 минут болсон нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 21 төрлийн үр тариа, 8 төрлийн ногоо орсон эрүүл солонгос чигнэмэг Green Beach Roll, Crispy Roll хамтран ажиллаж байгаа. За чи ярьж би идэж. За энэ бүтээгдэхүүн 20 энэ бүтээгдэхүүн дээр юу яаж байгаа? Энийг юу байгаа? Бичин байгаа. 29 гэсэн тоо нэ. Тий. Тэгэнгүүт 29 гэдэг тоо болвол тий түрүүний хэлсэн 21 төрлийн үр тариа орсон, 8 төрлийн ногоо орсон ийм эрүүл бүтээгдэхүүн юм байна. Солонгосын дээд зэргийн үр тариагаар хийсэн. Тосонд шараагүй шүнгээд жигнэж болгосон учраас эрүүл мэндэд одоо ямар нэгэн зарим нь ингээ шарсан хуурсан юм иддэг хүмүүст бол маш гоё тохирно. Үйлдвэрлэх явцад чийг байдгүй учраас бактери үржээгүй. За нөөшлөгч бодисгүй буюу хугацаа уртсагч хийгээгүй. Хиймэл өнгө оруулагч байхгүй. Гурилгүй гэж байгаа юм. Гурилгүй. Тэгээд бага насны хүүхдүүд идэхэд тохиромжтой аманд уусдаг учраас хоолойн тэгэлж хахахгүй. За өсөж байгаа үед идэхэд бол маш гоё үл даадаг. Сургуулийн насны хүүхдүүд бол бүр хичээлдээ явахдаа ингээд цүхэндээ игээд аваа явчихад бол маш гоё тохирно. Ийм эрүүл жигнэмэг. Би одоо өглөө ирээд дараалсан 3 эфирт амар үлсэж ин тэгээд идэж чинь миний хийсэн рилийг харсан уу? Харсан. Би нүжээс 25 ороод авч байгаа шүү дээ. Фитнес тарцаа явж байгаа. Тэгээ одоо тэр би 3 утыг авсан шүү дээ. Энд чинь одоо энэ ягаа уттай тэгмэтээ гуруула өөр амтай шар уттай чирэл яг гоё банан амтагдан заяа. Тэгээд нөгөө нэг цэнхэр бүдэг цэнхэр өнгөтэй нь болохоор crispy болно шүү дээ тий. Тэгээд ер нь бол аюу гоё уу. Тэгмүүдээ одоо бид нар чинь нөгөө фитнесийн дараа би одоо жишээлбэл тэнд ингээл өчигдөр гэхэд заяа ёо манай фитнес нэг эмэгтэй шин залуу багштай болцоо. Тэгээд заалын багштай уулна. Тэгсэн мөртлөө ингээд намааг яг дагаад хувийн дасгалж болгож дагаж яваад өчигдрийг хөл өгзөө гэсэн чинь наа өгзгөө чихээд доошоо суу чангал гэмнэ. Ёо одоо миний гойны хардал өгзөн нөл өндөр. Тэгээд 2-3 цаг тэгж нүдүүлчихэд эргээд би гараад ингээд юм идчих юм бол амар хайран байхгүй тий. Тэгээд ингээд амттай мэдмэр санагдаад байдаг. Тэнгүүд яг энийг авч идэхээр үнэхээр гоё уяг гоё байдаг шүү. Тий, уяг тэгсээр нэ эн чинь калори багтай гэсэн үг шүү дээ тий. Эн чинь тий. Тэгээд нөгөө гурил ороогүй. Тий хүмүүс ч одоо ингээд гурил идэхээр л таргалаад байна гэдэг шүү дээ. Гурил ороогүй гэж байгаа. Тэгэхээр 21 төрлийн үр тариа, 8 төрлийн ногоог л холиол тэгэл та жигнэмэг болгоод бичэн болгоод идчихэ гэсэн үг үстэй. Тэр гурил тараадаад байдгийг яг бүр нарийн учир нэр штэ тий 12 одоо нарийн эзэн ийм намраа эс гэж үүдэг аахгүй ингээд намраа л байж байдаг. Тэнгүүд нөгөө нэг цагаан гурил тэр тусмаа дээд гурил нэгдүгээр гурил ингээд идэх тусам тэр чинь ингээд нөгөө цавуулаг ихтэй одоо цардуул ихтэй гэсэн үг шүү дээ тий. Тэнгүүдээ ингээд хотоодон дорогуудаа тэр 12 нөгөө нэг тэр намраа эсийг очиод ингээд барьцалтуулчихдаг аахгүй юу. Тэнгүүд тэр чинь ингээд намраа тэр дундуур бидний эдсэн уус юм чинь ингээд шимэгдэж гараад одоо хэрэггүй бүдүүн гэсэнд очиод ялгац болдог бол хэрэгтэй цуснд шимэгдэж явах хэвээр. Тэнгүүд нөгөө нэг намраа эсэ чинь ингээд барьцалтуулаа ячаар тэгж чадахгүй тэгээ бүдүүн гэсэнд ингээ амар их бохирдол үүсээд ингээд бидний таргалалт үүсдэг аахгүй. Нарийн учир нь тийм шүү. За энэ юу яага? Green Beach Roll, Crispy Roll-ыг болохоор GS25, FS гээд дэлгүүрүүдээс болон ер нь бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа. Гэхдээ ер нь бол одоо GS25 чинь хаасайг байгаа шүү дээ тий. Альч GS25 руу орсон байгаа шүү. За.
За тэгээ илүүдэд өрөнгөө мэдээллийн 8812 9970 86 84 86 55 гэдэг дугаараас аваарай. За тэгээд нэвтрүүлгийн хамтран ярилцагчаар 21 нэр төрлийн үр тариа 8 төрлийн ногоо орсон эрүүл солонгосч эмэг Green Beach Roll, Crispy Roll хамтран ажиллаж байгаа баярлалаа. За ингээд өнөөдөр бид Европ даянд хайрын түүхээр маш алдартай ийм сонин итгээд ийм өвөрмөц хоёр уран бүтээлчийн талаар ярьж байна. Энэ хоёр хайрын түүхийг. За энэ хоёр үнэхээр жаргалтай байсан. Тэгэхдээ учрах ёстой хоёр хүн энэ хорвоод учраад бүр нэг хийх гэж юу хийх гэж энэ хорвоод мэдлснээ ойлгоцсон хүмүүс бол мундаг хүмүүс байдаг гэсэн. Тэнгүү тэрийг ойлгоцсон тэгээд хамтарч хийх хүнээ ингээд олцсон тэр хүн нь хайртай хүн байсан гэхээр энэ хоёрын учрлыг бол баг төгс баягийн учрал гэж зарим хүмүүс хэлдэг. Мэдээж гал халуун дурлсан, хайртай байсан, дээрээс нь маш гоё нэг одоо юу гэдэг уран бүтээл хийдэг байсан. Гэхдээ айгүй сонирм. Яг ийм одоо гэдэг уран бүтээлч нар нэг төрлийн ийм урлагийн салбарын уран бүтээлч нар маргалтахаараа болохоор бид нар бол ингээл тогоо шанаг манаг тэ нэг ойр зургийн мөнгө төгрөг хэрүүл тэ чи намайг тоосон тоогоогүй гэтэл энэ хоёрыг хэрэлдэх юм нь бие биенийхээ тоосон тоогоогүй гэдэг чи намайг тоосонгүй хайрлсангүй гэдгээрээ биш. Уран бүтээлээсээ болж маргалтдаг. Тэрнээсээ болоод бүр амар маргалтдаг. Одоо юу гэдэг хурц хэрүүл өрөндөг. Тэгээ энэ нь ерөөсөө л урлагийн бүтээл хийх гээд тэрнээсээ болоод хоорондоо үдэлцээд байгаа. Тэгээ ер нь бол яг ингээд муудалцаад ингээд урлагийн бүтээлийг хийх гэж байгаад энээсээ болоод муудалцаад ирэхээр маш хурц хэрүүл өрөндөг. Энээсээ болоод бүрстэ бие биентэйгээ тий нилээн гал авалцтал одоо юу гэдэг муудалцдаг байж. Тэгсэн ч гэсэн ямар ч байсан хоёулаа гэрлэхээр шийдсэн. За тэгтээ яаж гэрлэх вэ? За гэрэлт маань онцгой байх ёстой. Гэт энэ хоёр гэрлэхдээ ингэ шийдэжээ. Хятадын цагаан хэрэмний бүр яг хоёр өнцгөөс тэгээ хоёулаа бие биерүүгээ алах юм. Ингээд бие биерүүгээ тэмүүлээд ингээд алах юм. Тэр ч одоо хэдэн мянган километр өстэй? 2500 гэсэн. За 2500 км урт хятадын цагаан хэрэг. За ингээд хоёр цагт нь очиж байгаа. Тэгэл ингээд хоёулаа ингээд алхасаар угаад голдоо уулзъя. Ингэж гэрлэе гэж шийдсэн юм бай. За тэгсэн чинь нөгөө хятадын цагаан хэрэмний хятадын цагаан хэрэм дээр ийм юм хийх гэсэн чинь засгийн газар хятад засгийн газар зөвшөөрдөг вэ. Тэ эн чинь манай үндэсний өв соёлоо. Тэ ингээд зүгээр нэг ийм нөхдүүдэд зөвшөөрөхгүй. За ингээд нөгөө хятад засгийн газартаа цагаан хэрмийг ингээд ашиглана гэдэг ингээд хилцээр хийсэн юм байна. Тэгсэн чинь хилцээр хийж явах үед нь хятад хэлний орчуулагч бүсгүй улайгээд эргэтэд нь болохоор орчуулагч бүсгүй ингээд хэлмэрч хийжсэн чинь нөгөө орчуулагч бүсгүүдэд дурлжжээ. За ингээд нөгөө бүсгүүтэйгээ орооцолдоод энийг нь мэдсэн Марина Абрамович үнэхээр шоконд орсон, маш зочирлолтой орсон. Тэгээд ер нь бол энэ зочирлоос ер нь бол гарч чадаагүй гэж ярьдаг юм байна намтар судлаач нар. Тэгээд гэрлэжсэн нөгөө хоёр хүмүүс чинь яг ингээд гэрэлтийн бэлтгэлийнхээ үеэр ингээд эргэтэй ингээд орчуулагч бүсгүүдээ ингээд одоо юу гэдэг хайртай болцсон дурлцлаа гэд. За ингээд болчихж байгаа. Гэрэлт нь болч. За тэр үлээгээд байгаа эргэтэй ч гэсэн энийг огт нуугаагүй. Би ингээд орчуулагч бүсгүүд ингэцээ ингээд татагдаад ийм болцоо гэд. Тэгсэн ер нь бол Марина Абрамович бол би чамайг удалж чадахгүй. Би чиний сүултийг л уужиж чадахгүй. Гэд ингээд энэ хоёр ерөнхийдөө ингээд нөгөө хятадын цагаан хэрэмдэр хоёр талаасаа алхаж очоод гэрлэх байсан. Энэ одоо гэрлэлтийнхэнд нэг талаасаа гэрэлт нөгөө талаасаа урлагийн дахиад нөгөө нэг перформанс арт үзүүлэх гэжсэн чинь энэ ингээд боломжгүй болсон. За. Тэгээ ер нь бол хэм бол эмхтэй нь бол би яг тэр үедээ би бол уучлахгүй гэсэн юм байна. Гэтэл тэд нар алхсан. Тэгсэн. За үйлдэлийн урлагийн ертөнцийн хаан хатан гэж нэрлэгдэж, хүндлэгдэж, хүлээн зөвшөөрөгдөж байсан хоёр маань эцсийн бүлэгт хятадын засгийн газраас удаан хүсэн хүлээсэн зөвшөөрлөө авсан. Гэвч гэрлэлт гэдэг зүйл тэдний сэтгэлээс нэгэнт одоо явцсан шүү дээ, тийм ээ. За явсан байсан ч тэд цагаан хэрэмний хоёр талаас алхсан. За урт удаан 3 сар үргэлжилж төвчээр шалгаж зүдрээсэн энэ алхалтаа тэд 21196 км урттай цагаан хэрмийг бүхэлд нь алхаагүй 2500 биш өмөөгийн 21196 км нийтдээ би яг ингэж сонсч байсан юм аа. Гэхдээ энэ хоёр болохоор зэрэг өөртөө 2500 км-ийг өөд өдөөсөө зорио алхсан байхгүй юу? 21196 км урттай цагаан хэрмийг бүхэлд нь алхаагүй. Гэхдээ 2500 км-ийг өөд өдөөсөө зорин алхаж 3 сар хээрээр за ханаар гэр хийсэн урт удаан аяллахаа дараа бие биенээ харж тэврэлдэн 12 жил үргэлжилсэн харилцаагаа дуусгасан. Гэрлэх биш энэ хоёр салалтаа ингэж хийсэн. За урлагийн энэ төрлийн мастеруудын хувьд салалт нь хүртэл урлаг шиг байсан. Одоо ч домог мэт яригддаг. За битээр ч гэсэн одоо ингэж яриа сууж штэ тий. За энэ уулзалтын дараа улаан хятад хэлний орчуулагч нь бие давхар болсныг Маринад хэлэхэд Марина
За тойрт ингээд те аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье. Тэгээд за хурдан гэрлээрээ гэ бүр зөвлөсөн гэж байгаа заяа. За. Ингээ 2010 онд миний нэвтрүүлгийнхаа эхэнд дурдсан нөгөө Нью-Йоркийн орчин цагийн урлагийн музейд Марина өөрөө оролцсныг үзүүлбэрээ хийсэн. Тэгээ огт танихгүй хүмүүстэй хэдэн минутын турш өөдөөсөө чимээгүй ширтэлцэх энэ үзүүлбэрийнх нь үеэр улай өөдөөс нэрж суухад Марина өөрийн ирэхгүй уйлаад улайгийн гарыг атгсан бичлэг нь маш их тренд болж цацагдсан. Тэгээд манайхан бас шууд одоо YouTube руу ороод үзэх бас боломжтой байна. Энийг анх юу хийсэн? Ярманагч үлзий төгс анх сошиал ертөнцид гаргаж тавиад тайлбарыг нь хэлээд тэгээд ингээ нөгөө тэр үед үлзий төгс ярманагч амар олон фэнүүдтэй байсан. Тэгээд би бүр айгүй сайн санаж байна. Нөгөө нэг юуны өхлийн тухай нэрлэлцэн хат үсгийн хязгаар гараад бүүн болоод тэгээд үсгийн хязгаар гарсаа бүүн болсных дараахан ийм уран бүтээлчд байдаг. Энэ ийм бичлэг байдаг юм. Тэгэл хүмүүс жооч. Тэгэхээр тэр үе чинь блог айгүй хүчтэй байсан. Би угаасаа үсгийн хязгаар хотын үлгэрөө тойрны уншаал үлзий төгсд орцоо. Одоо ч би угаасаа хүндэлдэг. Тэгээ үнэхээр мундаг. Тэгээд одоо нэг ийм мөрт байдаг штэ. Яруу найраг бол гэвлүүртэй математик юм. Яа, солиотэйсэн байгаа сте. Амар. Тэгээд юу яасан юм бэ лээ? Тэр нөгөө нэг юу болохоор юм улаан даашинстай ингээд сандал дээр суугаад ширээний нөгөө талд ингээд хүссэн хүн болгоно суун. Гэхдээ юу ч ярихгүй. Хин юу ч ярихгүй. Тий. Тэгсэн ингээд хүмүүс орж ирээд ингээд сууж исэн чинь үлээ буюу тэр өөрийнх нь хайрлж исэн залуу нь нилээн жоохон нас ахмаг болцсон. Гэхдээ Кейт мэт зэвүүн өвгөн байгаа хгүй. Манахаар бол залуу л да. Одоо яг тэр зургийг манай найруулагч өгсөн байна. Орж ирээд хараараа манахаа. Тий. Үнэн зэвүүн нөхөр орж ирээд сууж байгаа хгүй. Тэгэнгүүт ерөөс эхлээл гайхаал тэгэл зочирдоол тэгжээснаал нүдэнд нулимс цэйлэгнээл ингээд тэгээд хоёул юу ч ярьж болохгүй учраас гараасаа атгалцж байгаа. Тэгэл хин хинэн ингээд нөгөө хоёулаа ингээд бие бинийгээ уужилж байна. Тий. Ер нь бол анх бол эмэгтэй нь бол тэр гэрлэгчээсэн залуу буюу улайгаа би чамайг уужилж чадахгүй. Тэр үедээ бол тий уужилж чадахгүй гэжсэн бол дараа нь бол уужилсан. Тэгээ энэ хоёроор нэг ийм маргаан гарсан. Ер нь бол энэ Марина Абрамович нөгөө нэг энэ перформанс арт буюу энэ урлагта дандаа энэ үлээтэй хамтарч хийж исэн санаагаа гаргаж исэн. Гэхдээ энэ нөгөө нэг үлээний өөрийг нь хуурсны дараанаас эхлээд ерөөсөө ингээд Марина Абрамович гэдэг ганцаархан урлагийн үзүүлбэрийн нэрийг оруулаад явцсан. Тэгсэн чинь үлээ энэ 2010 онд одоо энэ үзүүлбэрүүдийг бид хоёр хамтарч хийсэ. Ядаж миний нэрийг хамт оруулж өгөөч гэд шүүхэд Амстердамын шүүхт гомдол гаргаад тэгээ шүүх Маринаг тийм ээ чи энэ хүнтэй хамт урлагийн бүтээл хийж ийсэн. Та хоёр салсан байх ч хамаагүй. Урлагийн бүтээлийг хийж байгаа бол энэ улайгийн нэрийг оруул. Дээрээс нь энэ улайд 250,000 евро төлөө. За гэж шүүхийн шийдвэр гарч исэн юм байна. За ингэж бас хоорондоо шүүхтэлцэж исэн. Тий. Тэгээд тэр нөгөө нэг ингэж нөгөө нэг шүүхтэлжсэний дараа энэ үзүүлбэр болж байгаа байхгүй. 2 жилийн дараа шүүхтэлснэ гэдэг. Тэгэхээр энэ хоёр чинь нэгдүгээрт ингээд эвгүй байдлаар салтж байгаа. Салсныхаа дараа уран бүтээлсээ болоо жоохон шүүхтэлцэж байгаа. Ингээд нэг жоохон эвгүй харилцаатай байсан 2 жилийн дараа тэр Марина Абрамович Дайнийн Луизианагийн орчин цагийн музейд тий ингээд урлагийн үзүүлбэр үзүүлж ирсэн чинь улай нь орж ирээд за ингээд энэ хоёр тэгээ энэ хоёр үсээ юу ч хэлээгүй учраас энэ хоёроос юу гэж ингэж битсэн гэхээр бидний дундах бүх муу муухай таагүй бүхэн ингээд ард уцарсан бидний хайрын түүх үнэхээр гайхамшигтай түүх шүү хамтдаа бүтээлдсэн тэр он жилүүдийн аз жаргалыг би хизээч мартахгүй гэж хоёулаа нүдэрээ хэлсэн гэж байгаа. Яг тэр бүтээлийн үеэр хинч юу ч дуурч болохгүй юм чинь. Тэ ийм юм байна лээ. Тэгээд яг тэр бүтээлийн үеэр бол хүмүүс эрэгтэй нь бол ойлаагүй хин Марина Абрамович л ингээл зүгээр ячих томч нүдтэй эмхтэй юм тий. Нүдэнд нулимс цэйлэгнэ л гэсэн. Би тэгэхээр тэр бичлэгийг үзээд та гажан болсон амар сонио. Одоо би тухайн үед бол ингээл тий яг яагаад байгааг нь бас ойлгохгүй штэ тий. Энэ хоёр хүн ямар ч учиртай хоёр хүн яагаад ингэж босод хүмүүстэй зүгээр ширтэлцээд байснаа яагаад энэ өвгөн дээр ингэж байгаа юм бол гэл тэгээд л дараа нь ингээл ойлгоол тэгээд үнэхээр гайхалтай. За тэгээд өнөөдөр энэ гоё гайхалтай хайрын түүхийг бас сонсогчтой хуваалцсандаа маш их баяртай байна. Тэгээд энэ хүрээд 2025 оны 4-р сарын 3-ны пүрэв гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг хайрын түүхээрээ шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар 21 нэр төрлийн үр тариа 8 төрлийн ногоо орсон эрүүл солонгос чигнэг Green Beach Roll, Crispy Roll за мөн гэр бүлийн гишүүн бүрд гисүрэтээр Jameson брэнд хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.3